өөрийгөө тэр гадаад шинжүүдээрээ царай зус би хаа гэдэг энэ байдлаараа голж байгаа нь өөрөө асуудал юм чинь. Та яг зүрх сэтгэлтэй хин юм бэ? Хувь зайныхаа зам дээр гарч ирэхэд хэн болж чадах юм бэ? Таны хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил юу юм бэ? Гэдгээрээ өөрийгөө тодорхойлох нь бид нар илүү зүйтэй. Яагаад тэгэхээр өөрийгөө байхгүй зүйлээрээ болон бусадтай харьцуулж эзэн биеэрээ тодорхойлсноор л өөрийгөө жинхэнэ өөртөө итгэл гэдэг зүйлийг бий болгож чаддаг. Та хоёр бүтээгүй та ямар ч байсан асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь танд асуудал байна л гэдэг үнцгийг гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр та тэр харилцааг нөгөө хүнийг байгаагаар нь ойлгож барьж авч чадаагүй. Магадгүй нэг үнсгэлжингийн дүр бүтээгээд тэр дүрэндээ эсвэл ээжтэйгээ харьцуулаад эсвэл өөрийнхөө өмнөх анхны хайртай харьцуулаад тэр хайртайгаа харьцуулж хайрлаад байгаа бол энэ бол асуудал. Бас нэг Монгол хамтлагийн дууны үг яваадсан шүү дээ. Гангибай хамтлагийн ухаа. Би чамайг түүнтэй адилхан болохоор чинь хайрлалтай шүү гэдэг нөгөө эмэгтэй тэгж асар сэтгэл зүйтэй тий. Тэгэхээр өмнөх харилцаануудаас өмнөх тэр сэтгэлийн шархнуудаас өөрийгөө хайрлж мэдрэмжээ хайрлж гарч ирж чадаагүй байгаа тохиолдолд өөр харилцаан дээр бид бас дандаа дутаадах. Дуу мэдрэмжээрээ л ингээд хүнээс юм хүлээгээд тий. Тэгээ ингээд энэ бүх асуудлын дутуу мэдрэмжийн хаягдсан энэнд гомдсон гоморсон сүнсэн биеэрээ өөрийгөө буюу эгогоо эзэн биеэ дүүргэж чадахгүй байгаа мэдрэмжээр тий хоббигоороо амьдралынхаа хөв тавилангийн талбар дээр гарч ирээд хөв завилангийнхаа заяагаараа алхаад эд шидээр өөрийгөө дүүргэж чадаагүй байгаа учраас ер нь хин нэг бидрийг дүүргэж хүлээх хэрэггүй болчихно. Харин нэгэнт дүүрээд ирж байгаа тохиолдолд хүн бүхэн бидний хайрлахыг хүсэж идэг. Ер нь маш гоё сэтгэл татам эмэгтэйчүүд, маш гоё сэтгэл татам залуучууд. Тэгээд ингээд юу нь хүний сэтгэл татаад байгаа юм гэхээр нэг тийм байдгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол ялангуяа тэр харилцаа руу ороод өөрийгөө голсон мэдрэмжтэй орох юм бол битүүнд угаасаа голох. Өөрөөсөө айсан баг бол угаасаа ай. Тэгэхээр энэ мэдрэмжтэйг эхлээд нүрт тулах. Хит хитэн 2-3 удаагийн давталтаар хүмүүст гологдчихлоо. Юунаас болоод байгаа юм бэ түр хэлчлээ. Өөрийгөө голсон мэдрэмжтэй орох юм бол ялагдана, гологдно. Надад нэг хүн маш их таалагдж байгаа байхгүй юу? Тэгэд харин би өөрийгөө голоод ингээд хангалтгүй гэж бодоод байна. Би яах ёстой вэ? За одоо жишээ нэг эрэгтэй хүн байлаа. Эмэгтэй хүн маш таалагдж байгаа. Өөрөөс нь одоо юу гэдэг олон инстаграмын дагагчтай, гоё сайхан, говьцлонтой эмэгтэй тий. Ухаалаг, салбартаа хүлэмжшөөрсөн юм эмэгтэй байлаа. Тэгээд тэр эмэгтэй хин нэгэнд таалагдж байгаа боловч тэр маш их таалагдж байгаа хүндээ харьцаж чадахгүй, аргаа олохгүй гэдэг юм нөхцөл үүсэж байна. Тэгэхээр нөгөө эзэн бие буюу эгон дээрээ өөрийгөө хүлэмжшөөрсөн байдал нь өөрийгөө тэр эмэгтэй хүртэх хэрэггүй, өөрөөсөө тэр эмэгтэйг илүү тавиад үзээд байна шүү дээ тий. Тэгээд бид нөгөө Instagram, social delusion буюу social орчинд тухайн хүн хэн бэ гэдгийг баг мэдэх боломжгүй. Энэ бол юм хийсвэр ертөнц. Мэдээж гадаад ертөнц болон тухайн хүн хийж байгаа контент, хийж байгаа, ажиллаж байгаа салбараас нь бол тодорхой хэмжээний мэдээлэлүүд авах боломжтой боловч те яг тухайн хүний хэн бэ, характер нь хэн бэ, зүрх сэтгэл нь хэн бэ гэдгийг нэгдүгürt мэдэх боломжгүй. Тэгэхээр маш их таалагдж байгаа сувг нь бол сошиал байх юм бол та тэрийг илүү амьд харилцаа болгохыг хичээх хэрэгтэй. Амьд харилцаа болгоод хичээхийн тулд ер нь бол шууд одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө голж хэлж байгаа тэр асуудлуудаа даваад яваад үзье л гэдэг ийм байр суурь. За дараагийн нөхцөл нь болохоор тэр эмэгтэйг та тодорхой хэмжээнд таньдаг, таалагддаг, бүр хэн бэ гэдгийг мэддэг тохиолдол авъя тий. За тэр тохиолдолд өөрийгөө голоод байвал яах вэ? За энэ өөрийгөө голоод байгаа энэ эзэн биеийн мэдрэмжийн үндсрүүнд бид нар ингээд яваад ороход юу байгаа вэ гэхээр ерөөсөө л өмнө нь нөгөө урд одоо гологдох мэдрэмжийг авч исэн багаасаа эсэргүүцнийхээ хүнээс эсвэл одоо аав ээж аль нэгнээс бүрэн хүлээн зөвшөөрөлттэй хайрын мэдрэмжийг эзэн биеийн дээрээ бүртэн авч чадаагүй учраас сүнсэн бие нь яг тэр бүрэн хүлээн зөвшөөрөгдөх ямар мэдрэмжтэй байдгийг таниагүй, танин бариагүй тэр урсгал дээр оршиж чадахгүй байгаа учраас ерөөсөө өөртөө итгэлгүй байгаад байгаа. Тэгэхээр одоо нийгмийн статусаараа ч юм уу эсвэл юу хийдэг, эсвэл ямар ажил төрөл, мөнгө, орлого гэдэг бол тухайн хүний хэн бэ гэдгийг үндэ тодорхойлохгүй. Тухайн хүний сүнс буюу дотоод энерги эрчим хүчний мэдрэмж нь юу вэ гэдгийг тодорхойлохгүй. Юу вэ гэдгийг тодорхойлохгүй учраас тухайн хүнийг хэн бэ гэдгийг ажлаар нь дүүрэх боломжгүй болчих. Яг мэдээж карьертэй өсөлттэй байх нь гадаад шинжүүдийн нэг сайн тал. Тэгэхээр өөрийгөө тэр гадаад шинжүүдээрээ царай зус би хаа гэдэг энэ байдлаараа голж байгаа нь өөрөө асуудал юм чинь. Та яг зүрх сэтгэлтэй хин юм бэ? Хувь зайныхаа зам дээр гарч ирэхэд хэн болж чадах юм бэ? Таны хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил юу юм бэ? Гэдгээрээ өөрийгөө тодорхойлох нь бид нар илүү зүйтэй. Яагаад тэгэхээр өөрийгөө байхгүй зүйлээрээ болон бусадтай харьцуулж эзэн биеэрээ тодорхойлсноор л өөрийгөө жинхэнэ одоо өөртөө итгэл гэдэг зүйлийг бий болгож чадахгүй. За зүгээр ингийн жишээ авъя те. Болдоо байла. Түүн дээр жишээ авчи. Нэг бүсгүйд одоо маш сэтгэлтэй боллоо.
За тэгээд өөртөө итгэлгүй бас адилхан жишээ тий. За болдоо бол нэг бүсгүй сэтгэлтэй өөртөө итгэлгүй байгаа. Тэгээд ажил албан үүргээ доор байлаа ч гэсэн болдоод юу байх юм бол энэ болох уу гэхээр ерөөсөө л өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрсөн тэр мэдрэмж байхад л хангалттай. Эсрэг хүүсний хүмүүс маань бидний дотоод айдсуудыг болон бусад өөрийгөө голоод байгаа мэдрэмжүүдийг мэдэрч идэг. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа хүнийг бид нар яагаад хүлээн зөвшөөрөх юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт зарим хүмүүс мэдрэмжтэй байдаг учраас тухайн хүн дийлийнх нь бол сайн хүнтэй харуул туслахыг хичээх байх. Гэхдээ зүгээр л тэр хүний хажууд тухгүй байна. Өөрийнхөө арьсан дотор тухгүй байгаа мэдрэмжтэй хүнтэй хин ч хажууд нь тухтайх байх боломжгүй л дээ. Тэр энэ зүй тогтлуудаараа та эхлээд өөрөө энерги эрчим хүчний бүтэн болох хэрэгтэй гэсэн. Би яагаад өөрийгөө голоод байна? Би яагаад өөрөөсөө илүү эмэгтэй гэж бодоод тэр магадгүй илүүч биш үж болно шүү дээ, тий. Тэр эмэгтэйг би өөрөөсөө илүүд бодоод. Тэгэхээр бүх харилцааны нюансын хамгийн гүн рүү н ороод харахад ерөөсөө л өөрийнхөө сүнсэн бие буюу self гэдэг зүйлтэйгээ уулзаагүй сүнсэн биенийхээ мэдрэмжийг аваагүй байгаа тохиолдолд бид нар харилцаан дээр хизээч одоо юу гэдэг дараагийн төвшөнд гарч ирж чадахгүй юм байна л. Нэг хүнтэй харилцаал, бүтлгүүдээл, нөгөө хүнтэй харилцаал, бүтлгүүдээл. Тэгээ нөгөө бүтлгүүддэг дээ гэдэг өөртөө бүр дүр өгцөн дээ, энэ насныхаа дүрийг өгцөн. Ийм л зүйл яваад байгаа. Би эмэгтэй хүмүүсийг маш их хайрладаг. Яагаад тэр эмэгтэй хүмүүс тийм их хайраас сутгаад байд юм бол? Та бол өөрийнхөө хайрыг тийм их гэж ойлгож байна тийм. Ер нь бол эрчүүд ч гэсэн эмэгтэй хүмүүс ч гэсэн бид эндүү их хайрлсан, бид эндүү одоо өгсөн, өөрийгөө ч бараг зориулсан гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг хэлж байгаа. Хоёрдугаарт миний хайрлаж байгаа мэдрэмжинд ор тэр хүн тогтож чадсангүй. Би л үнэн байсан гэдэг итгэл үнэмшлэр өөрийнхөө дүрд ороод нь шүү дээ. Нөгөө үнэ яаж чинь буруутгсан тийм. Нэг жоохон голонгоо эсвэл одоо юу гэдэг гоморхсон, тунирхсан. За мэдээж гоморхох, тунирхах яагаад энэ хүмүүс хайрыг хүртэж чадахгүй байна вэ гэдэг асуултанд дээр нэгдүгээр тариулъя. Энд чинь 2-3 юм байгаа учраас. Тэгэхээр яагаад энэ хүмүүс хайрыг хүртэж чадахгүй байна вэ гэдэг дээр бид ингээ ороод харахаар ерөөсөө тухайн хүний болон бидний эзэн бие өөрөө нөхцөл байдал хүлээлтийг боддоор буюу үнээр нь харж чадаагүй учраас тунхлын мэдрэмж яваад байгаа. Жишээлбэл би ингээд өгөхөд надад иймэрхүү хэмжээнд өгөх байх та гэд өөр хин нэг хүнтэй харьцуулаад байгаа. Эзэн бие үйлдэл эгоны үйлдэл угаас харьцуулах шүү дээ, тий. Харьцуулж яваад байгаа учраас автагаа ч юм уу, ээжтэйгээ ч юм уу, хин нэг хүний хайр халамжтай ах эгчийнхаа мэдрэмжүүдтэй харьцуулж байгаа учраас тухайн хүнээс бид илүү зүйлийг хүсэж байгаа. Тэгээ илүү зүйлийг хүсэж байгаа нь байгаа зүйлээс нь илүү. Тэгэхээр энэ хоёрын дунд зай үүсэж шүү дээ, тий. Эндээс өвдөлт үүснэ. Үнэн буюу бодит байдал, таны хүлээлт буюу хуурамч одоо таны итгэл үнэмшил хоёрын дунд өвдөлт байна л гэсэн. Тэгэхээр угаасаа хүссэн үсээгүй хуурамч итгэл үнэмшил тань мэдээгүй байдлаасаа бодит байдал руу ороход та үнэн рүү орж байна л гэсэн өвдөлтөөрөө дамжуулж байна. За хоёрдугаарт нь болохоор нөгөө хүнээ буруутгах гэж байгаа хандлага тий. Би л хайрлаад байгаа. Ер нь хүн болгон хайр сэтгэлийн осон харилцаан дээр ингээд харж чахт олон хүмүүстэй ярилцаа сууж чахт ялангуяа эсрэг хүүснийхээ эмэгтэй бүсгүүчүүд тий үеийнхэн эгчнэр гэдэг ч юм. Ингээд ярилцаа сууж чахт бол ер нь эрэгтэй хүмүүс тийм байдаг, эмэгтэй хүмүүс тийм байдаг гэдэг ингээд буруутгах хандлагатай. Тэгэхээр хүн өөрийнхөө хийж байгаа үйлдэл дотор сүнсэн биенийх нь мэдрэмж буюу сүнснийх нь хүч ухамсар нь өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг танин барьж чадахгүй байгаа учраас бусад хүмүүст яаж нөлөөлж байгааг мэдрэхгүй байгаа учраас тэрийгэ би л хайрлаад байна. Би л хичээгээдсэн гэж байна. Эзэн би хичээгээд маш их хичээл зүтгэл амьдрал дээр гаргаадсан байж болно. Гэхдээ сүнсэн биений тэр амин сүнс, тэр харилцааны ойлголцол амин сүнс үннийг нь таниад явсан тэр мэдрэмж нь байхгүй болохоор нөгөө хүнд тэр нь дарамт шахал, дайтай санагдах, хардал эсвэл хит хүчлээд байгаа юм шиг харилцаанд шаардаад. Тэгэхээр энд юу дутаад байна вэ гэхээр бид нар сүнсэн бие өөрөө өөрийгөө мэдрэмжээрээ хайрлаж дүүргэж чадаагүй жинхэнэ хайр гэдэг төлөв дээр гарч ирэх байгаа тохиолдолд бид нар эзэн биеэрээ ямар нэгэн хайр сэтгэлийн бус харилцааны нюанс орлоо гэхэд тэр нь дандаа бусдаас өөрийнхөө сүнсэн бие мэдрэмжийг дүүрэх гэж шаардж исэн зүйл болж хуурдаг гэсэн. Би нэг эмэгтэйд чи яагаад над руу хариу бичихгүй байгаа юм бэ? Яагаад агент ингээ алга болчтой юм бэ? Ингээ шаардсан байдлаар хандж байгаа нь би чамд ингэсэн шүү дээ. Ингээд бүр сүүл рүүгээ ялрахах те одоо бүр тулгалж шүү дээ те чи надтай тэгэж харьцах хэрэгтэй. Энэ бол тухайн хүнийг хайрлаж байгаа жинхэнэ хайр биш. Энэ харилцаа цаашаа явахгүй. 20-40 насны бүх залуучуудтай. Тэгэхээр яг тухайн өөрийгөө бүтэн болгоод дүүргцэн байгаа хүн эсрэг үсийнхээ хүнтэй харилцаанд орохдоо чат утсан дээр утасны дуудлага тий харилцааны ялангуяа болцооны ихэн үеүүдэд орж явахдаа зүгээр л тийм таатай тухтай мэдрэмж өгөх. Өөрөө та бүтэн болоогүй хин нэгнээс хайр сэтгэл дутуугийн мэдрэмжээ нөхөхийг хүсэж байгаа бол энэ хайр биш ээ. Энэ бол үүлийн үрийн харилцаа буюу кармик хослол юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр кармик хослолоор явж байгаад яг 2 тас үлийн үрийнхээ харилцаануудыг дүүргээд жинхэнэ
хайрыг бүтээж болно. Энэ баг амьдрал дээр байдаггүй. Өөрөө бид нэр өнөөдөр дутуу ээжиж жинхэнэ хайрыг бусдаас хүлээх. Өөрөө өөрийнхөө үнэн мэдрэмжүүдийг өөрийнхөө хувь тавилангийн талбар дээр гарч ирж өөрийгөө дүүргээгөө ээжиж өөрийнхөө яг өөрийгөө илүү тэр хүнтэйгээ харьцуулаад дүүргээд аваад явчих хүнтэйгээ уучлах ямар ч боломжгүй. Та энэ нэгнээс дэлхийг хүсэх юм бол тэр илүү өөрийгөө хайрладаг хүн байх юм бол танд хэсэг хугацаанд өгж байгаад зүгтаад явчихна. Эсвэл тантай адилхан дутуугийн комплекстэй хүн байх юм бол та хоёр маш их тийм токсик харилцаанд л орно. Хортой харилцаанд орно. Тэгээ эзэн нүдээ салалт сайрналт нус нулимс хүүхд шуухтаа яах вэ гэдэг дээрээ тулаал. Ер нь манай залуучууд ийм болчих. Тэгэхээр бид нар хувь хүн бүтэн бие хүн болж төлөвшөх процессоо маш удаашруулж яваад байгаа ажил амьдралтэй арга санхүү. Хоёрдугаар гэх юм бол бидний харилцааны асуудлуудаар ингээд маш сайн бүтэн харилцаанд орж чадах байгаа. Жинхэнэ хайрлуу орж чадахгүй хэрэгцээн дээр тулгуурсан харилцаатай яваад байгаагийн цаад шалтгаан бид нар бага насндаа маш их тодорхой хэмжээний гэмтлүүдийг ээж аваасаа дутуу хүлээн зөвшөөрөгдөөгүй. За жишээлбэл чам онц сурах юм бол нөхцөлтэй харилцаж байсан хайрын мэдрэмжүүд ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр ийм хайрын мэдрэмжүүдээр бид нар жинхэнэ хайрыг мэдрээгүй, жинхэнэ өөрийнхөө дотоод сүнснийхээ мэдрэмжийг өөрөө ч хүлээн зөвшөөрч барьж авч чадаагүй байгаа тохиолдолд бол энэ хувь тавилангийн зам дээр усан харилцаагаар дамжиж гарч ирэх боломжгүй нэг ийм л нөхцөл байдал үүсэж байгаа юм л та. Тэгэхээр би нэг хүнд хаягдчихлаа. Тэр хүний буруу биш юм уу? Нэг хэний буруу юм бэ? За уг чанартай бол хаягдах нь бол нэг бас чухал биш те. Тэгээд та хоёр бүтээгүй та ямар ч байсан асуудлыг шийдэж чадахгүй байх нь танд асуудал байна л гэдэг үнцгийг гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр та тэр харилцааг нөгөө хүнийг байгаагаар нь ойлгож барьж авч чадаагүй. Магадгүй нэг үнсгэлжингийн дүр бүтээгээд тэр дүрэндээ эсвэл ээжтэйгээ харьцуулаад эсвэл өөрийнхөө өмнөх анхны хайртай харьцуулаад тэр хайртайгаа харьцуулж хайрлаад байгаа бол энэ бол асуудал. Бас нэг Монгол хамтлагийн дууны үг яваадсан шүү дээ. Гангибей хамтлагийн ухаа. Би чамайг түүнтэй адилхан болохоор ч хайрлалтай шүү гэд нөгөө эмэгтэй тэгж л асар сэтгэл зүйтэй те. Тэгэхээр өмнөх харилцаануудаасаа өмнөх тэр одоо сэтгэлийн шархнуудаасаа өөрийгөө хайрлж мэдрэмжээ хайрлж гарч ирж чадаагүй байгаа тохиолдолд өөр харилцаан дээр бид бас дандаа дутаад дуу мэдрэмжээрээ л ингээд хүнээс юм хүлээгээд те. Тэгээ ингээд энэ бүх асуудлын дутуу мэдрэмжийн хаягдсан хинэндээ гомдсон гоморхсон сүнсэн биеэрээ өөрийгөө буюу эгогоо эзэн биеэ дүүргэж чадахгүй байгаа мэдрэмжээр те хоббигоороо амьдралынхаа хувь тавилангийн талбар дээр гарч ирээд хувь тавилангийнхаа заяагаараа алхаад эд шидээр өөрийгөө дүүргэж чадаагүй байгаа учраас өөр ер нь хин нэгэн бидрийг дүүргэнэ гэж хүлээх хэрэггүй болчиход. Харин нэгэнт дүүрээд ирж байгаа тохиолдолд хүн бүхэн биднийг хайрлахыг хүсчихэд ер нь маш гоё сэтгэл татам эмэгтэйчүүд маш гоё сэтгэл татам залуучууд тэгээд ингээд юу нь хүний сэтгэл татаад байгаа юм гэхээр нэг тийм байдгүй шүү дээ те. Сэрнэ зөв хайранд анханасаа сүнснийхэн тэр дотоод хүүхэд буюу сүнснийхэн цөм бүтцэн байдаг. Тэр бүтцэн маш зөв одоо хайрын дунд ингээд өсөөд хүмүүжсэн байгаа бол хүн ерөнхийдөө маш тийм сэтгэл татам болж хүмүүжээд ирж байгаа. Гадаад ертөнцийн нээлттэй байгаагаар нь хүмүүсийг хардаг те. Тэр дотоод хүүхдтээр ямар нэгэн дутуугийн мэдрэмжүүд ороод ирэхээр л бид нар тэрийгэ дүүрэхийн тулд дүр үсгдэг, өөртөө худлаа хэлдэг. Эсвэл өөрийгөө хин нэгэн гүнж ч юм уу, киноны дүр, эсвэл хин нэгэн дурлагтай тийм төгс төгөлдрийг бүтээх. Бага энэ бодит амьдралыг оршихугаас тасарчаад байгаа юм асуу. Сүүлийн залуучуудтай ингээд харилцаж байхад анимийнхаа дүрд дурлах те. За бидний үед бол нөгөө 40 гарцсан нэг ихч хүүхд мөхдтэй чануу дурлж муралцсан те. Солонгос К-драми ийм тохиолдол тэгээд бүр телевиз сонингийн ярилцлаганд орж ирсэн тохиолдол үүдэн шүү дээ те. Энэ хайр биш ээ. Энэ биш. Чанууд дурлаа яг яах гэдэг тий. Тэгэхээр нөгөө чануудаа би үнэхээр их хайртай гэдэг байгаа байхгүй. Үнэхээр одоо ийм сэтгэлтэй. Киноныхын дүрэнд тэгэхээр чанууд тэнцээ шал өөр бүсгүүтэй ингээл тэр мэрийг мэдчихгүй тий. Тэгэхээр одоо бас краш гэдэг бидний өнөөдрийн цаг үеийн ойлголт байгаа. Харж байгаа хүндээ сэтгэл алтрах. Тэгэхээр энэ бол зүгээр юм delusion буюу хоосон хий зэрэглээ юм аа. Бид нар дутуу байгаа хайрыг хүсэж байгаа мэдрэмжээ, дутуу байгаа мэдрэмжээ өөр ямар нэгэн романтик зүйлээр орлуулахыг хичээд байгаа. За романтицизм гэдэг зүйл юу юм бэ? Романтик харилцаа гэдэг зүйл юу юм бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа 45 он өнгөрсөний дараа 50-60 онд Америкт бол Нью-Йоркод романтицизм буюу хүмүүс ахуйн хэрэглээ гэдэг зүйлдээ ерөнхийдөө дайны дараа маш дажгүй болоод ирсэн. Америк бол эдийн засгийн хувьд бол гайхалтай өсөлттэй байсан. 2 дугаар дайнд хийсэн одоо асар их зэвсгийн 8 борлуулалтаар. Ингээд хүмүүсийн ахуй амьдрал амжиргаа тодорхой хэмжээнд асуудалгүй болоод ирэнгууд эмэгтэйчүүдийн хүсдэг юм нь илүү нарийн болж ирсэн, эрчүүдийн хүсдэг зүйл нарийн болж ирсэн. Тэгээд эмэгтэй хүнийг маш тийм романтик тий уран зохиолын байдлаар эргүүлж байгаа юм процесс, дейтинг процесс явж эхэлсэн л дээ. Энэ нь тийм зөв зэрэглээч юм шиг. Тэгэхээр ууг нь бол хүн төрөлхтөн юу гэдэг хайр дурлалыг яг байгаагаар нь шүлэг дуу шиг. Нөгөө хайр дурлал нь бүтээг бол яруу найраг гэдэг шүү дээ тий. Тэнгүү хайр дурлал яруу найраг юм бол. Тэгэхээр дутуугийн комплексоос мэдрэгж
байгаа тэр романтицизмаар үүсгэж байгаа тэр бүх хайрууд бол бодит байдал биш ээ. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд болон эрчүүд тэр киноны болон уншсан уран зохиолынхаа дүрд орж амьдраад байна. Энэ л өөрөө биднийг бодит байдлыг одоо харах нүдийг маань бэлгийг маань сохолцоод байгаа гэсэн. Сүнсэн биеэрээ бодит байдалтай нүрт бол. Яагаад энэ зүйлд бид нар хүссэн үсээгөө автчихад байна вэ гэхээр бидний эзэн биеинд тэр яг таатай хоосныг маань дүүргэж байгаа хин нэгэн үлгэрийн хунтааж гарч ирээл хоо амьдралыг маань асуудалгүй зохицуулаад бидний бүр хүсэж байгаа хэмжээнд маань ойлгол явчих юм шиг. Эсвэл хин нэгэн гоо үзэсгэлэн бүсгүй гарч ирээл яг бидний өгсөн хайрын хүлээн зөвшөөрөөл те ингээд явчих юм шиг мэдрэмжийг л тэр хүүхэлдэйн кино, Disneyland, Hollywood-ын кинонууд гаргаад байгаа учраас бидний дутууг дүүргээд байгаа учраас энэ үзэлттэй байдаг. Энэ өөрөө судалгаанууд дээр хийгдчихэд л та. Хүмүүсийн дутуугийн сэтгэл зүйн мэдрэмж юу вэ? Тэрийг дүүргэж болох ямар романтизм, ямар кино зохиол байна. Энэ бол өөрөө зүгээр л бизнес. Тэгэхээр бид нэр энэ бизнес гэдэг зүйлийнхаа хэрэглэгч нь болчиход байгаа учраас кино контентынхаа хэрэглэгч нь болчиход байгаа учраас амьдралтай энийг холж хутахгүй байх хэрэгтэй. Бодит байдал дээр яг юу болоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө сүнсэн биеэрээ тухайн хүнийг хэн бэ гэдгийг уг чанарыг нь хүн чанарыг нь таньж чаддаг бол энэ харилцаа бүтэхгүй юм л зүйл. Тэгээ урд нь хүнд хаягдчихсэн те. Одоо дахиад өөр хүнд хаягдах вэ гэдгээс айгаад байх юм. Гологдох мэдрэмжүүд байгаад байгаа тийм. Мэдээж болдог бол та яагаад намайг голсон бэ? Миний юу болохгүйсэн бэ гэдгийг нөгөө хайсан хүнээсээ ч гэдэм голсон хүнээсээ шууд асуугаад эвтэйхэн байдлаар дараа нь хэсэг хугацааны дараа эрүүл байдлаар асуучих юм бол хэлэл өгч. Яг юу таалагдахгүйснаа чи нөгөө бүсгүйгээс асууч чааж байгаа найзуудтай ч гэдэм үү тийм. Нэгдүгээр тийм байж байна. Эсвэл хаягдаад гологдоод дахиж гологдох вэ гэдэг айдас угаасаа үүссэн байгаа. За эмэгтэйчүүд төр бол бүр ч илүү байгаа. Ялангуяа эмэгтэй хүний тэр мэдрэмжийн дээр. Эхчүүд бол яг зарим нь ингээл яваал за энэ эмэгтэйтэй туршилтыг ингээл явж идэх учраас арай гайг. Тэгэхээр эмэгтэй хүн эр хүнд хаягдчих вэ гэдэг айдас нь илүү байдаг учраас яаж эндээсээ гитлэх вэ гэсэн асуулт байхгүй тийм. Тэгэхээр энэ хаягдсан туршлага, гологдсон туршлага бол бүр гүндээ эзэн биен дээр бидний хит хитэн дурсамжууд төр явж байгаа. Аав ээжтэй нэг буруу зүйл хийгээд багтаа хангалттай мэдрэмж авч чаддаг. Энэ өөрөө өөрийгөө хангалтгүй гэдэг мэдрэмжээр харилцаанд орсон чинь нөгөө хүн нь тэрийг мэдрээд нэх өөртөө ихтэй биш л юм байна. Надаа үнц нэггүй. Тэгэхээр эрэгтэй хүн өөрөө эмэгтэй хүний ч гэсэн сүнсийг нь мэдэрч хайрлаа. Сүнсийг нь амтлаад сүнс нь хангалттай биш бол бараг тэр харилцаанд дурлаад бие махбодын л зугаа хийнүүхээс тэр харилцааг үнэн харилцаа байлгахыг хизэж хичээдгүүл ийм л натуртай байгаа юм л да. Тийм учраас эмэгтэйчүүд бол ялангуяа тэр харилцаа руу ороод өөрийгөө голсон мэдрэмжтэй орох юм бол ихтөнд угаасаа голох. Өөрөөсөө айсан баг бол угаасаа ай. Тэгэхээр энэ мэдрэмжтэйг эхлээ нүр тулах. Хит хитэн 2-3 удаагийн давталтаар хүмүүст гологдчихлоо. Юунаас болоод байгаа? Юунаас болоод байгааг бид түрүү хэлчихлээ. Өөрөө өөрийгөө голсон мэдрэмжтэй орох юм бол ялагдана, гологдно. Хоёрдугаарт энэ өөрөө өөрийгөө голсон мэдрэмжтэйг бид яаж нүр тулах юм? Би яагаад энэ гологдоод байгаа өөрийгөө голоод байгаа гэдэгт нүр тул. Явсаар байгаа дотоод хүүхдийн хамгаалалт, гэр бүлийн асуудал, бага насны үүссэн төрсэн орчин. За миний хувьд бол яг анхны хайр угаасаа хүн болгоны бүтлгүүттэй гэж ярьдаг. Тэгээд анхны хайрынхаа мэдрэмжийн дээр хамаг зүрх сэтгэлээ зориулчаад тэр бүтлгүүцний ард дээр өөрийгөө хангалтгүй залуу тий. Би бол хаягдчихдээ залууч гэдэг юм мэдрэмжүүд бас хүн болго авчихсан ба. Тэрнийхээ учир шалтгаан руу оронгууд нөгөө ээжтэй боёо эсрэг хүүсийнхаа хүнд нөхцөлтэй харилцуулж исэн байгаад. Хэрвээ би хангалттай сайн байхгүй болвол би одоо хайрлагдахгүй юм байна. Тэр ингээд сайн байхыг хичээгээд байдаг. Сайн хүү, сайн охины синдром буюу дүрд ороод байгаа. Тэр би өөрөө өөрийнхөө сүдэртэй буюу байгаагаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хин ч нам хүлээн зөвшөөрөхгүй. Энийг л бид нар ойлгох. Тэгэхээр сүнсэн биений тэлэлтийг хийгээд өөрөө өөрийнхөө асуудлын мөн чанарыг өөрөө сүнсээрээ хурж мэдэрч тэмтэрч ойлгосны ард дээр энэ ороод дэлхий дээр одоо бүтэхгүй харилцаа, бүтэхгүй хайр дурлал байх боломжгүй болчихно. Ягаад тэгэхээр бидний өөрсдийн тэр аавра, сүнсний энерги ч юм уу бусдыг байгаагаар маш ихээр татаад эхэлнэ л дээ, тий. Тэгэхээр ямар ч гологдож байж болно, айдас байж болно, харилцаанаас зүгтмаар байж болно, хинтэж харилцмаар байж болно. Хэрвээ өөрийгөө та хосын харилцаан дээр асуудалтай гэж хараад байгаа бол сүнсэн биений тэлэлтийг хийгээд өөрийнхөө гүн рүү орж харна л гэсэн. Өөр ямар ч аргагүй. Манай нэг найз байт юм. Дахин хаягдаад тий. Дахин бүтлгүүтэд байна. Тэгэхээр би найзтай яаж зөвлөх вэ? Юу зөвлөх вэ? За бүр дахин хаягдаж гин тэ бүтлгүүтэд байгаа тий. Тэгэхээр нөгөө айцтай буюу хөдөлж эхлэхгүй байгаа, дахиж харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа хүмүүстэй харьцуулахад энэ бол дараагийн алхмын асуудал шүү дээ тий. Дахин хаягдаад байна гэдэг чинь оролдож үзээд ямар ч зурагчлаад байна. Суралцаад явж байгаа тий. Суралцаад явж байгаа асуудал байна. Энэ дээр одоо дараагийн түвшиндөө яаж гараад ирээд
бүтэлтэй харилцааг үүсгэх вэ гэдэг юм зүйл. Яг уу зүрх сэтгэлийнхаа дутуугийн мэдрэмжээр одоо юу гэдэг өөрийг нь тоохгүй байгаа. Avoidant буюу одоо зүгтаадаг хандлагатай, сэтгэл зүрхээ илэрхийлдэггүй хандлагатай. Эсвэл өөрөө айцтай хүн байж байх юм бол тэр зүгтаадаг мэдрэмжтэй хүмүүсийн араас ус гүйдэг ч юм уу, харилцаанд бүтлгүүддэг ч юм уу, ийм тохиолдол үж болно. Эсвэл зүгээр л харилцаан дээр мэдрэмжгүй байгаа. Өөрийнхөө эсрэг хүйсний хүнийг ойлгох мэдрэмжгүй. Тэгэхээр харилцаанд байхыг хүсээд байна гэдэг чинь өөрөө уг нь бол нэг зүг зам дээр явах гад суралцаад яваад байна. Гэхдээ тэр харилцаа бүтэхгүй байгаад байна гэдэг чинь нөгөө талынхаа хүний юу ойлгохыг, юу хүсээд байгааг мэдэхгүй байна. Хэрвээ бид нар нэг хүнийг хүсч болно. Тэгэл нөгөө хүн биднийг яагаад хүсэх ёстой? Нөгөө хүнд хүсүүлэхийн тулд бид нар яадаг вэ? Нөгөө эр хүний 13 их гэл ярьдаг шүү дээ. Яг юун дээр тухайн хүний зүрх сэтгэл, догтлтын, хөөртийн зүрх сэтгэлийнх нь хаалгаар орох ёстой л доо, цоожийг нь тайлах ёстой шүү дээ. Тэгэхээр одоо судалгаа гэх юм уу. За одоо юу гэдэг танаа нэг найз эрэгтэй хүн байгаа л үү те. Тэгэхээр тэр эрэгтэй хүн эмэгтэй хүний одоо тэр нарийн нюанс, ажил үүрэг тэр юу дээр ингээл судалгаа хийж хагаад зүрх сэтгэлийнх нь мэдрэмж нь яг хаана хөдлөх вэ? Энэ эмэгтэй эсвэл өөрөө хаана ямар дүр үүсгээд ямар эрэгтэйг хүсээд байна вэ? Юу дутагдаад байна вэ? Тэр дутагдаад байгаа юмнууд дээр нь орж эргүүлэх л баг та. Гэтэ би ийм харилцааг бол зөвлөмөргүй. Хин нэгэн эмэгтэйг эргүүлнэхээс илүү бид нар өөрсдөө сүнснийхээ хувь тавиланныхаа замнал дээр гараад ирсэн байхад угаасаа яг бидний хүсэж исэн эмэгтэй өөрөө сүнсээр бидэртээ уулзах ийм л замналтай. Тэгэхээр хин нэгэн хүнийг одоо сул талыг нь ч юм уу эсвэл таньж мэдэж эргүүлж найрнахээсээ илүү өөрийгөө жинхэнэ хараараа хайрлаад өөрийгөө ялангуяа манай эрчүүд маань мэдрэмжээ сонсоод хайрлаад амжилтанд хүрээд зүгээр нэг санхүүгийн амжилт гэхээсээ илүү яг жинхэнэ сүнсэн бие хүн чанар тэлэлт хувь заяаныхаа замнал жинхэнэ одоо хийхийг энэ хороо дэлхийд дээр ирээд хийхийг хүсэжсэн зүйлээ хийгээд эхлэх цагт хүн өөрөө гэрэлтэд л ирж байгаа юм л да. Энэ л хамгийн чухал. Мэдээж харилцаан дээр бол илүү сүнсмийн тэлтэй гэдэг мэдрэмжэн дээр төвлөрөө явжсэн дээр баха гэж бодож байна. Тэгвэл яаж хайрлуул хаягдахгүй байж байх юм бэ? Жинхэнэ хайрын мөн чанарыг олох юм бол хаягдахгүй байх гэж би бол итгэдэг. Тийшээгээ төхөөд явж байгаа ч гэж боддог. Тэгэхээр хүний сүнсийг, хүний хүсэл мөрөөдлийг дотоод хүнийг нь, уг хүнийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрж хайрлна гэдэг бол хүнээс асар их өөрөөс маань сүнсний хүчийг шаардж идэг. Ийм л төвшин баг. Яг хугарлын цэгээ давлаа хүнийг байгаагаар нь дүр эсгэж аавтайгаа ээжтэйг ахтуутайгээ эсвэл хуучин анхны өнгөрсөн илэрсэн баларсан хайр дурлалын харилцаануудтайгаа харьцуулж хайрлах биш. Тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд яг тэр сүнснийх нь юу хүсэж байгаа мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрж хайрлаж байгаа тохиол. Энэ бол жинхэнэ. Ингэж хайрлуулсан хүн яг уу хэсэг хугацаанд салаад сарнаад одоо зэ авсан ч гэсэн эргээд заавал буцаж ирэхийг хүсгэл бол тийм. Зүрх сэтгэл буюу сүнсэн тэр хүлээн зөвшөөрлтийг мэдэрч байгаа учраас бид нар энэ хорвоо дэлхий дээр сүнсний хүлээн зөвшөөрөлтийг маш бага мэдэрч байгаа учраас буцаад ирэх л бол. Буруу хүн зөв хүн гэдэг ойлголт байдаг. Энэ талаар би одоо нэг ийм буруу хүнтэй очирсан. Өстой буруу хүн байсан. За тэгэхээр нөгөө үнэ буруутгаад байна. Тэгээд угаасаа өөрөө бол инхийн цагаад ихтэй байсан. Ямар ч хосын харилцаа эзэж нэг талдаа 100% буруу байдгүй л дээ. Хоёрдугаар яагаад өөрөө анхнаасаа тэр хүнийг сонгоцсон те. Чин буруу хүн гэж хүнийг буруудагч байгаа тохиолдолд энэ мессеж нь цаана чи өөрөө буруу хүн байгаа шүү гэдэг мессеж надад өгдөг. Хэрвээ хин нэгэн найз зүгөө хуучин найз залууга тэгж хэлж байгаа бол энэ хүн өөрөө буруу байгаа юм байна да. Яагаад тэгэхээр тэр хүний дотор зэмлэл байгаа. Хуучин харилцаагаа үүсгэхэд шүү. Өнгөрсөн амьдралаа үүсгэх нь гэдэг чинь одоо яаж урагшлах юм те. Өнгөрсөн амьдралынхаа өөрийнхөө нэг хэсгийг тэр хүн үүсгэхэд шүү. Өөрөө тэр цагтаа одоо юу гэдэг хайртай дуртай гэж явж исэн нэг хэсгээд үүсгэхэд шүү. Өөрөө тэр хүнийг сонгож исэн өөрийнхөө сүүдрийг үүсгэхэд байгаа. Өөрийнхөө сүүдэр дээрээ үндэслэл дутуугийнхаа мэдрэмжээр үндэслэл буруу гэж яриад байгаа хүнийг сонгоцсон байгаа байхгүй уг чанартай. Тэгэхээр дараагийн эрүүл харилцаа чинь хидээд бэлэн болох вэ гэхээр та бусад хүмүүсийг өмнөх харилцаагаа буруутгахаа болсон цагт буюу одоо тэг буруу хүнгүй өөрөө жинхэнэ зөв хүн болсон цагтаа дараагийн харилцаанууд ч одоо бэлэн болно л гэдэг ийм зүйл байна. Та өөрийн амьдралдаа хаягдсан түүхээсээ суралцсангаас хуваалцаж. Хамгийн гол нь гоё суралцсан бусдад хуваалцах те. За миний нэг сүүлийн харилцаа гэдээ ирчээ те. За ингээд яагаагүй би бас тодорхой хэмжээс ойлгож чадаагүй юм туршлага байсан. Тэндээс суралцсан нь болохоор би ер нь өөрөө одоо юу гэдэг жинхэнэ хайрынхаа замнал дээр буюу өөр хувь тавиланныхаа замнал дээр гарч ирээд хүнийг яг байгаагаар нь хайрлах өөрөө энерги эрчим хүчний их үүсвэртэйгээ холбогдох нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Өмнө нь болохоор тухайн хүнтэй одоо сэтгэлээ тий
баятайгаа харилцаагаа үүсгээд нөгөө хүмүүс намайг хайрлахгүй болоод ирэнгүүт хариу нэхгүй хайрлахгүй болоод ирэнгүүт би ингээ унаад. Тэгэхээр нөгөө хүнийхээ үнэлэмжээр өөрийгөө үнэлээд байна гэдэг чинь миний асуудал байсан байхгүй. Тэгэхээр хин нэгнээс баталгаажуулт хүсэж өөрийгөө хараад нь штэ. Гэтэл уг чанартай энэ харилцаан дээрээс би өөрийгөө баталгаажуулт хүсэж өөрийнхөө хин бэ гэдгийг тодорхойлоод ирсэн юм байна. Уг чанартай бол би чи ийм хүсэл мөрөөдөлтэй, ийм зорилготой. Миний хувьд хөвлөнгийн замд бүр ийм байгаа. Тэгэхээр би энүүгээрээ өөртөө дүгнэлт өгөх нь илүү зөв юм. Өөрийнхөө би зүрх сэтгэлийнхээ мэдрэмжээр өөрийгөө сүнсээрийг хайрлаад хүлээн зөвшөөрөөд явах нь дараагийн харилцаануудтай би бүтэн байдлаар илүү харилцаанд орох нь чухал юм байна. Тэрнээс биш ингээл чи намайг хайрлаач те ингэх гуйх говших те ингэх нь илүү харилцаа бүтлгүүдчихсэн. Миний яг тэр сүүлийн харилцаанд бүтлгүүдчихсэн тэр хамгийн тод ухаар л байсан гэж бодож байна. Та энэ сэдвэр бусдад хуваалцсанаар бусад одоо үзэгчдэд хуваалцахыг хүсэж байгаа тийм зүйл байна уу? Яг уу энэ өөрөө эрэгтэй эмэгтэй хүмүүсгээ задраад тавьчих тусанд л доо. Гэхдээ хэлэх гээд байгаа эцсийн санаа нь бид нар эзэн биен дээрээ маш тийм одоо өөрт таагүй мэдрэмжүүдэд дүүрэх гээд хосын харилцаараа гүнзгий орох гээд байна. Хос буюу хин нэгэн хүн биднийг дүүргдэг, авардаг хүмүүс биш ээ. Хин нэгэн цагаан морьтой ханхуу, хин нэгэн гайхалтай ухаантай үзэсгэлэнтэй гүнж гарч ирээд аврахгүй. Тэд нар бидний эцэг их биш ээ. Тэд нар бидэртээ яг адилхан хамтан амьдрагч, амьдралын одоо хамтрагч хосууд. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь бид нар өөрөө бүтэн болоод өөрөө сүнсний тэлэлт хийчиж нөгөө хүнтэйч хамтарч амьдрах юм чадвартай болчих. Тэр эцсийн дүндээ хаанаас эхлэх вэ гэхээр өөрийнхөө эзэн биений өнгөрсөн цагийнхаа энэ амьдралынхаа ямар мэдрэмжүүдтэй тулж исэн бэ гэдгээ харилцаанд орж явцдаа өөрийнхөө сүнсээр өөрөө дээрээ толь тусгаж харах хэрэгтэй. Shadow working хийх хэрэгтэй буюу өөрийнхөө сүдэгтээ өөрөө тулах хэрэгтэй. Энэ shadow working буюу бидний сүдэг чинь зүг зүгээр байж байгаа гараад ирэхгүй. Яг сэтгэлийн хөдөлгөөнд оролцож байгаа харилцааны үеэр дааж давшгүй их энергиэр гарч ирдэг. Контролдох боломжгүйгээр гарч ирдэг. Тэгэхээр энэ үед нь өөрийгөө барьж ухамсарлаж чадах, өөрийгөө танин барьж би энээс болоод ингэж байгаа юм байна гэд тэр тухайн шархныхаа үүсэл гарвал үндсийг нь засаж чадах хэмжээнд өөрөө ухамсараа хөгжүүлж бидний амьдрал ямар ч сайхан ямар ч асуудалгүй сайхан болох ганц л цорын ганц бол. Бусад тохиолдолд бид нар дандаа хэрэгцэн дээрээ дөрлүүлээд эсвэл хин нэг хүнд тархиа угаалгаад эсвэл хин нэг хүнд ашиглуулад эсвэл хин нэг хүнд газлайтинг юу гэдэг те энэ бусад харилцааны муу муухай туршлагуудыг хураагаад ингээд амьдрнаа. Тэгэхээр өөрөөсөө хэлцгээе гэсэн үг.